Би бол ер нь бол бит тавьж үзээгүй. Миний эргэн тойрны хүмүүс бол ер нь бит тавьдаг. Тэгээд бит тавиад хэдэн төгрөг алдчихлаа. Эхлээ 20,000 төгрөг, 5,000 төгрөг, 10,000 төгрөгөөс ахуулаад эхлээ хождог жаа байхгүй. Тэгээд сүүл рүүгээ ингээд битээ алдаал, мөнгөө алдаал тэр багийг тим юмд нь холбоцсон ч үлээ те нэг тиймэрхүү ярьдаг байхгүй. Тэгжээл хамгийн сүүлд хамаг мөнгө алдчихаал андааны 20,000 төгрөг байна. 30,000 төгрөг байна уу гэ надраа гэж бичдэг гэсэн. Бүр яг нэг ойр дотны маань нэг хүн байгаа л да. Тэр хүн маань болохоор нэлээд одоо хэдэн жилийн өмнө би ямар ч чинь One XBT-г гарч байхад нэлээх мөнгө алдчихсан баг 50 сая гаруй төгрөг алдчихсан. Тэгээд хамгийн сүүлд ингээд 50 сая ч 50 гаруй сая мэдгүй тэр тоог нь мэдгүй алдчихгоодоо шууд хуцаа хан руу шидээл амьдралаа шинээр эхэлж ийсэн гэж сонсч байсан. За ямар ч ч бол одоо үеийн залуус болон дүү нартаа, ах нартаа тэгээ хүмүүсээс одоо мөнгө зээлээд амьдралаа одоо машин тэргээ тэгээ эд хөрөнгөө одоо байр саваа тэгээ 50 байж тэгээ яг ямар ч утгагүй юм хийх хоосон зүйлийн араас одоо ингэж хазаад турших одоо ямар шаардлагатай юм бэ? Тийм болохоор одоо залуучуудаа иймэрхүү одоо тий бооцоо тавьдаг сайт болон тий мөрөөдө тоглодог ийм сайтуудыг ер нь татгалзъя хэвлээ гэж л уриалмаар байна да.